байцгаана уу? Блогчдоо. Өнөөдөр бид нар одоо Тэрээр хотод амьдардаг мэрэгжлийн сургууль сураад гэсэн мэрэгчлэр ажиллаж байгаа залуу дээр ирсэн байна. Манай золоо одоо жинхэнэ нэрийн золбоо гэдэг Намраа түүхийн золбоо гэж дуудуулаад Монголд өссөн энэ залуу одоо Герман улсын Тэрээр хотод ирээд манайхаар бол одоо коллеж гэсэн үг тийм мэргэжлийн сургалт олгодог Монгол дээр коллеж гэж зөвлөж ирж болно. Ийм сургуулийн төгсөөд номынх нь мөрөөр сургуулийн төгсөөд яг ийм мэргэжлийн тогооч гэдэг цалыг аваад одоо 2 сар болж байгаа юу? Тийм одоо 2 сар болж байна. Ийм залуутай та бүхнийг өнөөдөр танилцуулахаар ашиг нь одоо тэр Ausbildung буюу одоо мэргэжлийн тэр сургуулаа энд нэг хэсэгтээ хичээлд яваад нэг хэсэгтээ одоо яг тэр ажлын байран дээр хийж энэ мэргэжлийг эзэмшдэг тэр газар нь одоо ирсэн байж байгаа. За залуу тэгээд мэд өөрийгөө жоохон танилцуулж байгаа. За намайг бол Золбоо гэдэг. Би бол одоо 23 настай. Одоо Ausbildung буюу одоо мэргэжлэрээ ажиллаад одоор бол яг 3 жил одоо бараг 4 жил болох гэж байна. Би бол ер нь хамгийн анх Германд ирснээс хойш бол анх бол яг суралцах сонирхолтой байсан. Анх би чинь хэлний курсээр ирээд ер нь бол суралцах сонирхолтойсэн. Гэхдээ сонирхолтой гэдэг нь ууштай их сургууль сурах гэж. Тийм, их сургуульд ер нь бол суралцъя гэж бодож байсан. Тэгээд дараа нь болохоор би чинь бол ер нь багасаа нэг мөрөгдөлтэй байсан. Тоогооч бол мэддэг. Зүгээр хаад багасаа. Тийм, бүр багасаа бүр 3-4 дугаар ангид байхасаа л ер нь бол тэгээд айгүй тий хоолыг сонирхолтой нэг тийм манай ээж бол бас нэг тийм юм өгөхгүй ер нь бол хоолыг ингээд хийхдээ айгүй гоё тэгж бүх юм ингээд амар гоё бэлдэж тавьж байгаа ингээд гоё хоолоос гоё идэг. Тэгээд тэрэнд нь би ингээд багасаа ингээд гоё тусалж буслаа. Тэгэл ер нь бол миний тоогчлол мөрөдөл хэлсэн. Ерөнхийдөө бол Германд бол яагаад тоогоочийн мэргэжлэр ингээд шууд сураад явъя гэж бодсон бэ гэхээр эдхийн одоо ингээд сурах систем одоо аюул дэжгүй. Яагаад тэгэхээр одоо би 7 хоног жишээлбэл 4 өдөр ажиллана. Нэг өдөр нь хичээлтэй. Тэгээ 2 өдөр нь амардаг. Хагасаа буцаад амардаг. Гэхдээ хагасаа буцаад одоо манай салбарт бол тий ажлын 5 өдөр тий. Ер нь бол яг хаа манай салбар ч юм бол хүмүүсийг амарч яхад ажилладаг. Хүмүүсийг ажиллаж яхад амардаг. Амарч байгаа улсууд хоол идэх гэж байна. Тий, яг тийм учраас ер нь бол хагас бүтэн санд бол бас зав бол төдийлөн байдгүй. Одоо өнөөгийн нөхцөл байдал үүснээс хойш ер нь бол манайх ингээд яг өнөөдрийн байдал одоо бүтэн санд бол ингээд дандаа хаалттай дурлцсан байгаа. Бидний үзэж байгаа хүмүүстэй тавьж бас танилцуулж гэж бодож байна. Яагаад энэ тоосоо хоол мол нь хайччихваа гэж багч байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол бүтэн сая өдөр залуугийн мань ажилладаг газар бол бүтэн сая өдөр амардаг юм байна. Тийм болохоор бид нар бас цаг аваад ингээд бичлэгээ хийхээр тохирсон байж байгаа тийм. Ер нь бол одоо бол хэрвээ одоо хүн болгоны мэдж байгаа нэг нөхцөл байдал аваа тийм. Одоо дэлхийд дахинд л болж байгаа шүү дээ. Юу юм бэ? Тэр нөхцөл байдлаас болоод ерөнхийдөө бол манайх ингээд бүтэн сая өдөр ажиллах болсон байна. Яа тэгэхээр одоо ингээд бас цаанаасаа ч гэсэн тэгж юу гаргасан байгаа. Одоо тийм дөрөв гарсан юм уу? Дөрөв гарсан бас. Тийм болохоор бүтэн сая өдөр бол ингээд ажиллахгүй байгаа тоххой ерөнхийдөө. Тий. За. Тэрнээс бол одоо бүтэн сая өдөр бол манай эд чинь жинхэнэ эд ажилттай өдөр гэх тийм. Жинхэнэ ачаал өндөртэй тэгэл энд бол одоо жинхэнэ бүжгнээ болж байгаа шүү дээ. Яагаад Герман улсыг сонгов? Нэгдүгээрт, хоёрдугаарт эндхийн ихтэй сургуульд орё гэсэн бодолтой хэлний курсаар гарсан байна шүү дээ. Тэгээд энэ Ausbildung буюу мэргэжлийн энэ сургуулийг сурж болдог юм байна гэсэн мэдээллийг хаанаас яаж олж авав гэсэн хоёр асуултыг. Одоо анх бол яг хэлний курс сурч байхад бол мэдээллүүд хэрэгтэй байсан. Одоо ингээд зөвхөн одоо их сургууль биш одоо ингээд цааш ингээд гоё мэргэжлээ эзэмшээд ингээд өссөн мэргэжлээр ажиллаад ч юм те. Тэгж явах боломж бол амар их байдаг юм байна гэд ингээд манай хэлний курсын ч гэсэн хэлж өгсөн. Герман улсыг яагаад сонгосон бэ гэхээр би most одоо Монголд бол Монгол улсын их сургуульд бас герман хэлний чиглэлээр сурч байсан. Ихний жилдээ. Тэгээд ер нь бол бас тийч бол төлхөө герман хэл үздэг байсан.
Ер нь бол герман хэлийг сурах боломжтой байна. Тийм хэцүү бол биш юм байна. Сүүрэ Монгол тавьсан учраас нааша сонхороо. Тэгээд ер нь бол бас өмнөөс одоо ингээ герман хэл сурахад бол хэцүү юм шиг юусэн нэг амар санагддаг байсан. Яг нааш эртэл. Энд ирээл бас тэгээ энд ирээл бас жоохон яг бас тийм ч бас амар биш юм байна гэдэг. Бас засвалахад бас жоохон хугацаа ихтэй байна. Байна. Их залуутай ирсэн байна шүү дээ. 20 шахуу. Тий 19-д л ирсэн байна. Гэрээ санаад их уйлж байгаа. Гэхдээ одоо би ч багасаа ер нь бол нэг тийм гэр мөрөөнөх амар санаж манд. Ер нь тэгээд нэг бие даацсан гэх юм уу? Багасаа бие даацсан. Тийм учраас нэг айхтар тэгж бас гэрээ санаж уйлж байгаа юм байна. Яг уйтгарч байсан байх. Уйтгарч байсан. Гэрийнхний бол санаж байсан. Нутгаа бол санаж байсан. Уусаа бүгд л сандаг. Би бол тэгж бодчих тийм. Тийм л бас тийм хүн тохиолжсэн. За манайх бол ерөнхийдөө бол герман хоол төлхөө. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол манайх бол манай рестораны нэр маань бол ер нь бол гриль ресторан гэж байдаг байгаа. Тэгээ ер нь бол бүх одоо энэ чи манай хоолны төсөн дээр байгаа бүх хоолнууд бол ер нь хөвчлэн нэг бол тийм грилнес, нэг бол одоо энэ чи та бүхэн харж байна. Энэ бол бас нэг ёсны одоо нэг галгүй гриль. Энэ бол нөгөө талд нь болохоор одоо ингээд бас энэ галтай гриль байгаа. Энэ болохоор тийм тэгээд энэ болохоор газын тэгээд одоо нөгөө нэг галтуулын чулуунуудаар хийдэг энэ лава гриль байна. Ерөнхийдөө бол манай хоолны цэс бол герман хоол хөвчлээ. Ер нь бол одоо жишээлбэл шницэл одоо тэгэл хүн бүрийн тустай стейк байна. Янз бүрийн бүх махаар бид нэр стейк хийдэг. Гахаа, үхэр тэгэл шууны бүх махаар ер нь бол Одоо чинь рестораны одоо сурагч гээд хамгийн анх орсон байж тээ тийм ямар ажлаас эхэлж ийсэн бэ? Юу хийж ийсэн бэ? Ая тавг угааж эхэлж ийсэн үү? Дараа нь одоо шууд бие дагаад хоол хийж эхэлсэн үү? Би бол угаасаа галтгоо гэдэг бол хүн болгон хамгийн доороос эхэлдэг. Ерөөсөл анх орж ирэл тэгэл шууд би ч хамгийн анх салаад цэвэрлж эхэлсэн. Одоо салаад навчдаг шүү дээ тий. Салаад навчуудыг бүгдийг ингээл усан дугаагаал хатаагаал сэгсрэл тийм ажил хийдэг байсан. Надад нэг асуултын золоо. Монголд одоо жишээлбэл тоогоочийн одоо мэргэжлийг эзэмших боломжууд бас байсан тийм. Монголд тоогоочийн мэргэжлийг эзэмшиж байгаа Германд эзэмшиж байгаа хоёрын ялгаа юу вэ? Ямар давуу талтай болоод чи Германыг сонгов? За энэ дээр болохоор ер нь бол Монголд бол би хэрвээ байсан бол тоогоочор бол би сурах байсан байх гэж бодож байна. Яа гэвэл Монголд бол бас тэгээд яг ингээд шууд нэг бол ерөөсө сурах гэж ойлголт хэцүү шүү дээ. Яг техникум гэж юу вэ? Техник мэргэжил хийж байгаа техникум. Тинчээ тоогоочор бол бэлтгэдэг. Тэгээд бас шүтист бол хүнсний технологи гэж технологич. Хүнсний технологич гэж. Тэгэхээр бол тэр хоёр шаардлагат бол би бол бас яг ингээд надад бол тохирохгүй байсан. Би бол бас яг хүнсний технологич бол гэж бодоогүй. Гэхдээ би бол мэргэжлийн тоогооч гэдэг одоо яг тийм диплом авах гэсэн байхгүй. Яагаад яг энэ ч сурмаар санагдсан гэхээр энэ ч бол ер нь бол хоолны стандарт одоо галтгооны стандарт бүх юмд одоо ингээд стандарт тогтоогдсон байдаг. Яг л одоо тэр стандартаар ингээд ажиллах ёстой. Тэр стандартыг мөрдөх ёстой. Тэгээд юмнууд гараад өгсөн байдаг. Тийм болохоор одоо ингээд жишээлбэл таны түрүүний авсан жишээ чи айгүй сайн гоё жишээ байгаа байхгүй. Өндөг гэдэг бол маш аюултай бүтээгдэхүүн. Тийм тэрнээс бол янз бүрийн хүчин авах эрсдэл маш өндөр. Тийм учраас өндөг барьсныхаа дараа заавал гараа угна гэдэг бол ер нь бол тэрнээс эхлээл айгүй их юм ингээд яг сургууль дээр бол айгүй их заадаг. Яг одоо хүнсний бүтээгдэхүүн ийм хүнсний бүтээгдэхүүнтэй яаж ажиллах вэ? Одоо жишээлбэл шууны мах байна тий. Дахианы мах одоо янз янзын шууны мах. Шууны махнуудыг бас адилхан. Шууны махтай хэрвээ гараараа одоо ингээд барьсан тохиолдолд заавал гараар утгана ч юм уу тий. Ер нь бол нэг тиймэрхүү. Тийм баг. Тэрийг бол өстэй мэргэжлээр сурдаг баг. Тийм яг л айгүй бас нарийн юм яг заадаг л та яг. Одоо яг ямар хичээл авдаг вэ? Чи 7 хоногт 2 удаа одоо сургууль руугаа явдаг гэж. Тэгэхээр ч одоо теори маягийн. Тийм одоо манай теори хичээлүүд болохоор за нэг нь болохоор яг галтгоонд бид нар
одоо ангиараа хамт галтгоонд манай одоо тийм сургуулийн одоо галтгоо гэсэн. Тинч болохоор одоо жишээлбэл нэг соусыг яаж хийх вэ ч юм уу те. Манай одоо багш тэнцээ зогсож байгаа л яг хийгээл бид нар хажууд нь яг ингээл физикийн өдрөө бүх юмаа бэлдээд тавьсан. Тэгэл яг соус идэх байхгүй. Өөрийн соус хийж ингэсэн. Тийм одоо яг тэр хүн одоо жишээлбэл нэг соус байгаа шүү дээ ингээд. Тэр соусыг ингээд манай багш хийлээ гэхэд одоо тэр соус бол адилхан болдгоо байхгүй яг хүн болгоных ингээд жоохон өөр болоод идэх байхгүй. Тийм зарим нь ингээд гой өнгөтэй, зарим нь өмнө алдагдсан, зарим нь ингээд дотор нь ингээд янз бүрийн хөвч мөвцсөн. Тийм бүхлээрээ эсвэл бол яг хөө тэгээд тийм одоо яг сургууль дээр мөртлөө бас яг тийм практиш одоо хийдэг байхгүй одоо яг ингээд өөрсдөө яг дадлагжуулаад номын хичээлийн хажуугаар тийм номын хичээлийн хажуугаар тэр бол айгүй гоё хичээл. Ер нь бол тэр хичээл дээр их юм сурдаг юм. За тэгээд дараагийн хичээл бол ер нь социал күндэ гэж байгаа да. Одоо нийгмийн ухаан маягийн ер нь бол тийм нийгэм судлал тийм нийгэмтэй яаж харьцах вэ? Одоо жишээлбэл чи ажилласаа халагдах үргэлжлээ яаж өгөх вэ ч юм уу те. Эсвэл бол чамааг ингээд ажиллаас ч ингээд талчлаа. Нэг тиймэрхүү нийгэмтэйгээ харьцсан одоо тиймэрхүү юмнууд болчихсон сурдаг. За дараагийнх нь болохоор яг одоо биолог гэхэд бол яг биолог биш. Тэр бол яг одоо хүнсний одоо нөгөө нэг нарийн одоо жишээлбэл ингээд салаадны навч байлаа гэхэд л тэрийг ингээд бүх нөгөө дотор нь байдаг юм одоо тэрнтэй нэг гэж үздэг байхгүй. Хоол хүнс судлал. Тэгээ хоолны бүтц бүх юм үздэг. Яг одоо физик бас байгаа, хим бас байгаа, биолог бас байгаа. Ингээд гурван ингээд холбогдсон юм бол Монголд байгаа тоогч нар бол нэг давуу талтай юм уу гэж би боддог. Яа тэгэхээр энэ ч болохоор одоо бид нар бол хизээч бүтэн үхэр авчираад энэ ч явахгүй шүү дээ. Тэгж болохгүй байхгүй. Энэ ч болохоор бүх юм нөгөө нэг индустри болсон. Одоо нөгөө нэг бүх юм одоо үйлдвэрлэгдсэн. Тэгэл одоо жишээлбэл би ингээл одоо тим одоо үхрийн одоо гол мах амаар байна. Гэх юм бол зөвхөн үхрийн гол мах ингээл пакетлэгдсэн юм. Тийм болохоор Монголд байгаа тоогч нар бол яг хуу одоо маха авдаг газараа эвдүүлдэг ч байж болно. Гэхдээ өөрсдөө эвддэг газар гэж би мэднэ. Монголд бол тийм. Тийм учраас тэр тал дээр бол бас давуу талтай. За залуу гэр бүлтэй илүү. Би гэр бүлгүй ганц. Гэр бүлгүй юу? Монгол гэлтгүй ер нь эмэгтэйчүүл ингээ гоё хоол идэг залуучуудтай дуртай байдаг те ингээ. Ядаж хоол юм сайхан хийнгээд. Тэгвэл манай золог сонирхож байгаа. Тийм манай золог сонирхож байгаа буюу гоё сайхан хоол идэг гэсэн хүмүүс ийм сайхан боломж байгаа юм байна. Facebook хаягаан ярих уу? Энэ Facebook хаягийн дуугаа. За яг үнэ. За бид зоологийн ажил дээрээс хараад ингээд ойрхон байдаг нэг ой руу ирсэн байж гэн. Яагаад ирсэн бэ гэхээр золоо маань үнэхээр хоол хийж сурсан юм уу, гүү мүү гэдгийг одоо бүр дэлгэцээрээ арт түмнээр дэлхийн нийтээр одоо шалгах нь шүү дээ. Наривчсан шалгах юм уу? Тийм, наривчсан шалгахаар ингээд ирсэн. Бидэнд мах шарж өгөхөр ингээд урьсан байж байгаа ингээд дагаад хүрээд ирлээ. За тэгээд өнөөдөр бол би room steak with bratkartoffel шарсан төмөс. Шарсан төмөстэй. Тэгээд шинэ ногооны салааттай. Bratkartoffel гэдэг нь болохоор нөгөө Германд бол нэлээд Германы үндэсний хоолнуудын нэгэнд ороод явчихна. Үндэсний одоо германчууд ч одоо төмсөнд бол их дуртай арт юм уу? Тэгээд бол төмсийг бол янз бүрээр ашигладаг. Тэгээ өнөөдрийн миний хийх гэж байгаа арга бол ер нь бол аюу түгээмэл хэрэглэгддэг арга байгаа. Германууд ерөнхийдөө бол хөвчлэн ямар ч хоолныхоо өмнө эсвэл хоолн дээр салаад идэх аюу дуртай. Каут салаад, одоо байцааны салаад, луунгийн салаад. Бас байцааны дуртай арт юм уу? Төмсөн дуртай арт юм уу? Дэлхийн 2 дугаар дайнд угаасаа энэ төмсний хүчээр одоо германчууд амьд гарсан гэдэг. Тэгээд бас манайхантай адилхан махан дэх дуртай арт юм уу? Тийм учраас ер нь бол монголчууд, германчууд бол хоолны тал дээр бол ер нь ойролцоо тий. Аюу дэжгүй. Германчууд соусны ачуулбарыг өгдөг. Эсвэл соусгүй хоол идэх бол яг ингээд койтобото буюу одоо энэ маслыг одоо ингээд янз бүрийн ургамлуудтай холиод
Ингээд. Тэгэл янз бүрийн. Тий. Дараа нь болохоор энэ хоолнд бол одоо бэкон бол ордог. Шпек. Одоо энэ бол бас нэг салшгүй ингредиентүүдийн нэг нь. Уун амарсан халж байна. Тасаа хийсэн үү? Тасаа одоо их арай болоог байгаа. Юу төрч гэнэ үү? Энэ бол одоо маринад. Маринад яа. Шпинаттай юм уу? Энэ болохоор шнитл авахтай. Шнитл авах та. Тий. За гээд өнөөдрийн түүний влог маань ингээд үгээр өндөрлж байна. Манай зочин залбаадаа маш их баярлалаа. За таач гэсэн надаас ирж ирлээ гэсэн баярлалаа. Хоолны хувьд одоо ярих юм байхгүй. Албаны хувьд одоо Германы нэг буюу онцлог ингэ авсан би чинь бидний зүгээс. Амт бол ярих юм сайхан байсан. Тэгээд цаг зав авсан маш их баярлалаа. Өөрийн туршлагаасаа одоо биднэртэй хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд өөрт чинь амьдралд нь маш сайхан амжилтуудыг Тэрээ одоо манай залбаагаас авс бэлдэн мэрэгжлийн сургуулийн талаар ч юм уу одоо тогооч болох хүсэлтэй хүмүүсээс бас асууж олно чи. Ер нь бол Facebook хаяга Instagram Instagram алигээр нь холбогдож болно. Би бол мэддэг бүх юмаа хэлж өгнө. Бид нар тэгээд доорн хичээд өгч. За тэгэхээр хэрвээ та бүхэн манай влог таалагдсан бол доорх хаягаар манай влогийн манай юу пэйжээр дагаарай. Тэгээд бид нэр олон сонирхолтой влогоо хийх болно. би тэгэд ямар ч байсан дорд бүрнийхээ хувьд бол хичээгээд ажигтайхан айтайхан юм үзүүлэхийг хичээн бидний зочид бол голохын аргагүй сайхан зочид байж байгаа. Бид гурав бол өөрсөн дээр их анхаарна. Ингээд өсөн хөгжин гэж бодож явж байгаа. За тэгээд өнөөдрийн оройг маш сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Баярлалаа.